TV-ийн телевизийг үзэж суугаа бүх эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн аян сайх өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн манай төлөв мэдээллийн хөтөлбөрийн халуун сэдвийн ярилцлагын цагт за Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн за нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Оюн Билэг гэж оролцож байна. Тэгэхээр өчигдрийн хувьд танай холбооноос бас нэг хэвлэлийн байгууллагыг зарлаад мэдээлэл хийсэн л дээ. Тэгэхээр энэ хэвлэлийн байгууллагаар бас ямар асуудлуудыг ярилцав, ямар асуудлаар мэдээлэл энэ талаар бас манай үзэгчдэд мэдээлэл. За баярлалаа. За юун төрөнд өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр телевизээ үзэж байгаа олон мянган Монголынхаа сайхан эмэгтэйчүүдэд энэ өдрийн халуун мэндийг хүргье. Та бүхэнд бас өнөөдрийг нэвтрүүлэгт оролцож урьд оролцуулж байгаад маш их баярлалаа. 1 Март Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 3 сарын 7-ны өдөр хэвлэлийн баг хурал хийсэн. За энэ хэвлэлийн баг хурал өөрөө ямар зорилготой хурал байсан бэ гэвэл 4-р сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа социализмын Азийн бүсийн эмэгтэйчүүдийн олон улсын хурал хуралдаж байна. За өнөөдөр олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр учраас Монгол эмэгтэйчүүд бид эмэгтэйчүүдийнхаа ямар эрх хөндөгдөж байгаа юм бэ тийм. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар ямар байна вэ? Бид цаашдаа хэрхэн яаж анхаарах ёстой вэ? Яаж сайжруулах вэ гэдэг асуудлуудыг хөндөж байгаа. За энэ хурлын хүрээнд 7 дэд сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явагдана. Монголын эмэгтэйчүүдийн боловсролын чанар, Монголын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал, Монголын эмэгтэйчүүдийн гэр бүлийн байдал тийм ээ. Цаашлаад Монгол хүний хөгжил, тэгээд цаашлаад гендрийн тэгшэрхийн асуудал өнөөдөр ямар байгаа юм бэ? Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо дуу хоолой хангалттай хэмжээнд төлөөлөл байж чадж гэнэ гэдэг хүрээнд 7 дэд сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явагдана. За энэ социализмын хурал өөрөө яагаад зохион байгуулагдах шалбартай юм гэхээр ер нь бол ээлж турал улс болгонд энэ хурал зохион байгуулагдаж явдаг. Тэгэхээр 2016 онд бол Монгол улсыг бол социализмын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хуулийг бол зохион байгуулах хэмжээний шаардлага хангасан гэсэн үгнээс манай байгууллагыг бол албасаар сонгосон байгаа. За өнөөдрийн байдлаар энэ 139 орны төлөөлөл оролцсон байдаг нэгдсэн үндэсний байгууллагын аль бис бүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын 10 гаруй орны 30 гаруй төлөөлөгчд оролцохоо мэдгэцчихсэн байж байгаа. Тэгээд цаашлаад магадгүй 20 гаруй улсын нийлээд 150 орчим төлөөлөгчдийг хангасан ийм томоохон хурал болох гэж байгаа. Та тэгэхээр сая хэлээд 7 дэд сэдвийн хүрээндээс энэ асуудал ярилцлаа. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүдийн хувьд одоо хамгийн нийт төрөнд эрхэн зөрчигдөд байгаа юм эсвэл эмэгтэйчүүдэд усаагаар мэд хэрэгтэй байгаа хэцүү орчин юу гэдгийг тэр асуудлууд бас юу вэ? Та яг энэ асуудал энэ талаар бас судалгааж эмэгтэйчүүдийн эрх шийдвэрлэх ажилтг хүний хувьд бас энэ талаар мэдээлэл бол 2015 онд 1 Март Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа гэж 15 мянган эмэгтэйг хамруулсан маш том судалгаа гарсан. Энэ судалгаа маань өөрөө олон судалгааны байгууллагуудын иргэний нийгмийн байгууллагуудын шүүмж саналыг аваад тийм ээ үнэхээр Монгол эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг үнэн зөв тодорхойлсон юм судалгаа болсон байна гэдэг дүгнэлтийг авсан. За энэ судалгааны хүрээнд өөрөө эмэгтэйчүүдийн ямар асуудлууд хамгийн их тулгамдж гарч иж байна гэдэг асуудлуудыг бид нар яг нөгөө тунгааж авсан байгаа. Тэгэхээр яг өнөөдөр Монгол эмэгтэйчүүдийн амьдралын чанарт маш олон асуудлууд байна. 10 онооны үзүүлэлтээс өнөөдөр эмэгтэйчүүдийн амьдралын чанар 2.5 гэсэн үзүүлэлттэй гарсан. Тэгэхээр өнөөдөр бид хүний хөгжлийн индексээрээ 9-р байранд байснаас 103-р байранд орж ухарсан. Тэгэхээр өнөөдөр Монгол хүний амьдралын чанар ямар байна гэдэг эндээс тодорхой харагдаж байгаа судалгаанаас тийм ээ. Нөгөө талаас 2014 оноос эхлээд нийгмийн хамгааллын яамнаас бол Монгол хүний хөгжлийн цогц бодлого гэдэг бичиг баримтыг ингээд гаргахаар төлөвлөлөд өнөөдөр хүртэл яригдаж яваа. За энэ бичиг баримтын хамгийн тэргүүлэгч үүрэг нь бол Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдарч амьдралын чанараа сайжруулах гэдэг ийм асуудал өөрөө тавигдсан. Гэтэл энэ амьдралын чанарын судалгаагаар бодит байдал дээр өөрөө маш муу гэсэн үнэлгээ гарч байгаа. Нөгөө талаас яг бид өнөөдөр эрүүл аюулгүй гэдэг тэр баримталж байгаа бичиг баримтах хүрээнд харах юм бол өнөөдөр бид эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа гэдэг хангалттай. Одоо жишээлбэл нийт слотын та бид нар мэдж байгаа тийм ээ. Бидний эрүүл аюулгүй орчин гэж юу юм? Бидний агарын бохирдол, хөрсний бохирдол тийм ээ. Энэ усны бохирдол гэдэг маш олон асуудлуудыг ингэж агуулж ярина. За нөгөө талаас яг энэ эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаагаар хамгийн их эмэгтэйчүүд тулгамдж байгаа асуудал бол орлого. Эмэгтэйчүүдийн өрхийн орлогын асуудал маш өндөр хэмжээтэй гарч ирсэн. Эмэгтэйчүүд өнөөдөр хүүсийнхээ хувьд тийм ээ хүүхэд гаргадаг, тэр хэмжээгээр ажил эрхлэлтэнд тасардаг тийм ээ. Өөрийнхөө хэмжээний орлогоо олж чадахгүй байдаг. Түүнээс шалтгаалаад өрх тулгаасан эмэгтэйчүүд гэдэг асуудал сүүлийн жилүүд маш их яригдах болсон. Яг өнгөрсөн 7 хоногт оюун орлого гишүүн манаас өрх тулгаасан ганц бие ээж аавуудын
анхаарал хандуулсан юм хуулийн төслийг өргөн барьчихсан байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ сэдв маань өөрөө маш өргөн агуулгатай түүний дотроос эмэгтэйчүүдийн орлого олох байдал тийм ээ. Энэ гэр бүлийн байдал, эмэгтэйчүүд эдийн засгийн байдал, бизнес эрхэлж байгаа байдал ингээд маш олон асуудлууд тулгамдж байгаа. Энэ аймгийн төрөнд гэх юм бол багхгүй. Эмэгтэйчүүдийн хувьд таас хэллээ шүү дээ. Өрхтлогоос эмэгтэйчүүд гэдэг. Өрхтлогоос эмэгтэйчүүд энэ хувьд амьдралаа авч явахын тулд тодорхой хэмжээгээр хөдөлмөр эрхлэх одоо өөрийн гэсэн орлоготой байхыг хүсэж байна л да. Тэгэхээр ер нь эмэгтэйчүүдийн маань хувьд магадгүй дотроо бас ямар задрагтай тийм мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь хөдөлмөр эрхлэлтийн байдал нь яг одоо манай ямар төвшөнд байна вэ? Манай улсын төвшөнд. Ер нь одоо яг өнөөдрийн байдлаар статистик үзэх юм бол улс орны 53% эмэгтэйчүүд болсон байна. Тэгээд бүх салбарт нийгмийн одоо хамгийн хүнд ачааг үүрж явж байгаа эмэгтэйчүүд мөн 50-аас илүү. Тэгсэн мөртлөөс яг тэр хүмүүсийн нийгмийн асуудлыг нь буцаагаар шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд өөрсдөө цөөх байгаа нь улс орны хэмжээний бодлого гарахгүй байгаа та шууд холбоотой байна. Тэгэхээр эмэгтэйчүүд янз бүрэлдээ одоо жишээл өрх толгоос эмэгтэйчүүд гэхэд Монгол улсын хэмжээнд уг нь бол наад өрх толгоос гэдэг нэр томьёоч өөрөө байгаагүй шүү дээ. Тэгэхэд одоо бид өрх толгоос эмэгтэйхээр таньдаг үнтэйгээ таарлаж байгаа юм шиг ингээ хэвийн үзэгдэл болсон юм шиг санагдаж байна тийм. За үүнийг дагаад өрх толгоос эрэгтэйчүүдийн асуудал ч бас яригдчихэж байгаа. Өрх толгоос эмэгтэйчүүд өнөөдөр 80 мянгад хүрчихсэн. Тэгэхэд Монгол улсын хүн амын 53% нь эмэгтэйчүүд, түүнээс 60% залуучууд гэж үздэг. Тэгэхээр яг өрх гэрийн одоо тийм ээ айл гэрийн эзэгтэй болсон тэр насны эмэгтэйчүүдээс 80 гаруй мянган эмэгтэйчүүд өртлгөөс гэдэг бол энэ өөрөө маш том эмзэглүүлжтэй тоо баримт байгаа байхгүй. Тэгээ энэ эмэгтэйчүүдийн тэр хилцүүлэг дээр уйлжсэн л да тийм ээ би ингээд залуу эмэгтэй те би гэр бүлээ дөнгөж зохиогоод би ингээд өртлгөөс эмэгтэй болчлоо. Тэгэхэд миний нөхөр одоо миний хүүхдийн тэтгэмжийг өгдөггүй те би хүүхдтэйгээ ямар ч өмчлөлийн хэлбэр байхгүй ингээд үлдсэн. Тэгээ хүүхдээ хараад нэлэх хүүхдүүн чаа ажил хийж чадахгүй те орлого олж чадахгүй гэх. Ингээд ийм эмэгтэйчүүдийн цаашлаад энэ өөрөө эмэгтэй хүний тийм ээ эрх зөрчигдөж байгаа, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа. Гэр бүл салалт гэх мэт маш олон уршигыг дагуулж байгаа. Тэгэхээр энэ өрхтлогоос эмэгтэйчүүдийн асуудлыг бид нар дэд салбар болтооноор нэлээд авч хэлсэн. Хөдөлмөр эрхлэлтийн тухайд за өрх толгоос эмэгтэйчүүдийн тухайд ялтч манай нийгмийн бол одоо толгойн өвчин болчиход байгаа юм асуудал байгаа. Тэгэхээр ер нь зүгээр бас одоо ингэ сошиал орчин ч юм уу олон нийтээс ингээл одоо комментээс аваад үзэхэд бол сүүлийн үед эмэгтэй хүүхдүүд, эмэгтэйчүүд бас янз бүрийн хэлбэрийн одоо хүчирхийлэлд хүртэхийн тулд зөвлөө. Тэгэхээр энийг бас багаар бууруулах ямар ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой юм те. Тэгээ энэ тал дээр бас та магадгүй хийгдэж байгаа ажил байх юм бол мэдээлэл өгөөд тийм одоо яг тэр зүйлдэд тулгарсан эмэгтэйчүүд маань бас хаана хадаж яах ёстой хэлээд өгөх байх л та. Хамгийн чухал асуудал одоо яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хүчирхийллийн холбогдлолтой гэмт хэргийн тоо буурахгүй. Тэгээд хүчирхийлэл өөрөө маш далд хэлбэрт байгаа. Энийг зохицуулдаг эрх зүйн одоо зохицуулалт байхгүй шалтгаалаад гэр бүлийн одоо хүчирхийллийн золиос болж байгаа маш олон хүмүүс байгаа. За манай яг социнтерний Азийн бүсийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг бас яг зохион байгуулж байгаа эмэгтэй бол социнтерний эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Их Жаргал гэж эмэгтэй байгаа. Их Жаргал маань Лондонд одоо сууршиж амьдраад гадаад байгаа Монгол эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг одоо энэ Монгол улсад болоод байгаа нөхцөл байдлыг зогсоогооч гэдэг тал дээр нэлээд бас дуу хоолой хүргэдэг. За тэдний маань бас судалсан судалгааны хэмжээнд Монгол улсын хэмжээнд 20 ангид хоригдож байгаа эмэгтэйчүүдийн тийм ээ 70 гаруй хувь хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгээс олж шанд орсон байдаг. Тэгээ харамсалтай нь бол ерөнхийлөгч маань хүчирхийллийн эсрэг одоо бүхэл нөхцөл боломжийг эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн мөртлөөсөө саяны өршөөлийн хуулиар бол хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгээр орсон 30 гаруй эмэгтэй сурлагдаж чадаагүй. Тэгээ яг энэ дээр бас бид бас дуу хоолой хүргээд явж байгаа тийм ээ. Тэр эмэгтэйчүүд мэдээж гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь бол шүүгээр тогтоогдод орсон. Гэхдээ тэр эмэгтэй тэнд орсноос хойш эцэг ихгүй болсон тэр хүүхдүүдийн асуудал нийгэмд өнчрөл болоод үлдсэн ба тийм тэр хүүхдүүдийг хинч харж ханддаггүй. Ингээд өөрөө хүчирхийлэлтэй гэр бүл төссөн хүүхэд хүчирхийлэгч болдог гэдэг шиг дараагийн залгамж халааны асуудал бас өнөхөр хүнд байж байгаа гэр бүлийн хүчирхийлэл дотор. Тэгээ тэгтэл одоо харамсалтай нь бас л нөгөө буцаад нөгөө гендрийн тэгшэрх гэж яриад байгаа тийм тэрнгээрээ ингээ харах юм бол парламентод эмэгтэйчүүдийн дуу хоолой хэтэрхий цөөн байгаас шалтгаалаад гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль өнөөдөр хүртэл хилцэгдэхгүй байна. Одоо 4 сарын 5-нд чуулган эхлээд явхад гэр бүлийн тухай хүчирхийллийн тухай хуулийг авч хилцсэн гэж байгаа боловч энэ бол батлагдана гэсэн бас баталгаа биш. Маш удаан явцтай байгаа тийм ээ.
Тэгэхээр энэ өөрөө хууль эрх зүйн орчин хариуцлага тийм ээ. Энэ орчин зохицуулалт байхгүй учраас хүчирхийлэл өөрөө зогсохромж үндэслэл байхгүй. Бид судалгаа хийж гин, дуурж гин, ойлгуулж гин, хүчирхийлэл эсрэгтүү ажиллаж гин гэсэн ч гэсэн энэ өөрөө маш дад хэлбэртэй хаалганы цаана явдаг. Учираас энэ одоо яалтчгүй эрх зүйн зохицуулалт хэрэгтэй асуудал. Та бүхний хийж байгаа ажлыг бас төр засгийн нэг шийдвэр гаргах төвчний бас хүмүүс нь магадгүй сонсож сууж байгаа. Тэгэхээр яг энэ ярилцлагаараа дамжуулаад бас эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаануудыг бас улам илүү өргөн болгооч. Далд хэлбэрт байгаа хүчирхийллийг яаж хийх болох вэ? Энэ тал дээр бас эмэгтэйчүүдэд дэмжиж ингэж ажиллаач гэдэг яг энэ ярилцлагын хувьд бол бас уламжилж хэлмээр байна. За тэгээд бидний өнөөдрийн ярилцах цаг бол хийх хүрээд ингээд өндөрлөж байна. Тэгэхээр магадгүй эмэгтэйчүүдтэй хандаад таны эмэгтэй хүний хөвгдөөс бас хэлэх зөвлөгөө байж магадгүй. Сүүлийн орны хүс тэмдэглэдэг. За баярлалаа. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас мэдээж бид нийгмийн ард Монголын эмэгтэйчүүдтэй холбоо нийгмийн сайн сайхны төлөө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ийм байгууллага учраас эрх зөрчигдөж байгаа хэд хэдэн асуудлыг ярьлаа. За үүгээр хязгаарлагдахгүй мэдээж яриул маш олон сэдв байгаа. Гэхдээ өнөөдөр бол бас баярын өдөр тийм ээ. Бидний нэрлэж заншсанаар мартын 8-ны өдөр. Тэгэхээр энэ сайхан өдрийг нийт Монголын маань эмэгтэйчүүд олон улсын эрхийг хамгаалах энэ сайхан өдрөө гэр бүлтэйгээ бүгдээрээ аз жаргалтай сайн сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд эмэгтэйчүүдийнхаа сайн сайхны төлөө нийгмийн ард Монголын эмэгтэйчүүдтэй холбоо үргэлж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж явах болно. Та бүхнийхээ дуу хоолой авах болно. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэр өнөөдрийн халуун сэдв ярилцлагын цаг. За өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас за эмэгтэйчүүдтэй хэрэгтэй мэдээлэл юу? За эмэгтэйчүүдийн маань эрх ашиг хаана зөрчигдөж гин вэ гэдэг асуудал дээр бас тодорхой мэдээлэл статистик судалгаан дээр үндэслэн мэдээлэл өгөхөөр ямарч байсан Монгол Ард намын удирдах зөвлөлийн гишүүн, за нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Аврын Бэлэг бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Ингээд ТV-ийн хэлтгээс дөрвөлжлүүлэн анхаарлаа татлаа.